Өглөөний мэнд үзэгчдээ UBS телевиз дээр цугаа тааруулан өглөө бүхэн бидэнтэй хамтдаа өгтдөг үзэгч та бүхэнд баярлалаа. Кофе юу цайр нэвтрүүлэг ээлжид дугаараа үзэгч та бүхэнд хүргэж байна. Студийн маань зочныхоо амир хүндэтгэж ирсэн зочтой үзэгч та бүхэнд танилцуулъя. За Монгол Улсын филармоны найруулагч, гоцлол дуучин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Дэлгэр Баяр. За мөн цагдаагийн сүлд чуулгын гоцлол дуучин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Бэм Бэрдэн нар бидний урилгаар студид хүрэлцэн ирлээ. Өглөөний мэндийг хүргэе. Өглөөний мэнд. За бид зочдыгоо кофе юм уу цайгаар дайлдаг уламжлалт асуулттай. Тэгээд хоёроо кофегаар дайлъя. Баярлалаа. За бэлтгэсэн кофе уух байсан. За сэргэлт авъя. кофегаа амтрхан уугаад за яриагаа эхлүүлье. Тэгэхээр хоёр уран бүтээлчийн маань хувьд одоо уран бүтээлүүд өндрөө арваа их ол зоомогтой байна уу? Уран бүтээл өндөр сайхан байна. 24 он бас маш их гоё түүхэн, гоё дурсамжтай одоо хүний амьдралд тохих нэг цөөхөн хэдэн гоё том үйл явдлууд байдаг шүү дээ. Тийм сайхан үйл явдлууд болсон он байлаа. Тэгээ бас уран бүтээл явж гисэн бол маш дүүрэн сайхан байлаа. За тэгээ 25 оныг бол тэр чигтээ ардын жүжигчин төрийн шагналт 20 дугаар зууны манлай дөөрийн дуучин урт насан гэж одоо Монголын сууд авууга дуучин одоо битэрийн мэргэжлийн багш ийм хүн байсан. Тэгээд 25 оног бол ерөөсөө багштан зориулсан. Одоо багш маань одоо амьд зэрэг байсан бол одоо 80 насыг одоо энэ жил зоглох байсан. Тэгээд 80 насны ойн жил 25 оныг тэр жигтэл багшийнхаа 80 насных ойн жил болгож одоо бүхэл зүйлээ багшийнхаа одоо иргэн сануулгах, дурсах тэр агуу бүтээлүүдийг нь бас гэж хүмүүст одоо хүргэх одоо ийм л зорилго тавьсан л да. 25 бол тэр жигтэй багшаараа амьсгалсан жил байхаа л гэж бодож байна. За Бэм Бэрдэн. Миний хувьд ч гэсэн одоо цагдаагийн сүлж чуулгатай ажиллаад 8 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд уран бүтээлээрээ ард түмэндээ хүргэхийн төлөө зорж байгаа. Тэгээд дээрэс нь багшийнхаа энэ сайхан нэрийг өндөрт гаргахын төлөө хичээж байгаа. Тэгээд цаашдаа уран бүтээлээ хийн. Тэгээ энэ жил бол одоо багшийн 80 нас гээд 3 сарын 30-нд багш маань төрсөн байдаг. Тэгээд 3 сарын 28-нд бид нар 80 насныхаа хүндэтгэлийн тоглолтыг Дөрөвжин Эрдмийн театрт хийхээр болж байгаа. 3 сарын 28 буюу маргааш орой 19 цагаас бид нар хүндэтгэлийн тоглолтоо Дөрөвжин Эрдмийн театрт Шавнырын зүгээс болон Дөрийн театрын гоцлол дуучдын зүгээс багштай хүндэтгэл үзүүлнэ. Тийм тэгэл тэр тоглолтын бэлтгэлтэй л явж байна да. За 1 2 3 дугаар сар бол ерөөсө бүтэн багшийнхаа хүндэтгэлийн дурсамж хүндэтгэлийн тоглолтод зориулсан сарууд өнгөрчээ. Тэгээд бидний ярилцлагаас дөнгөж одоо эхлэнгөт нь үзэгчд маань анзаарсан байх тийм ээ. Тэгээд илгэцэн дагуураас мэдээллийг байршуулсан байгаа. Их яруу дуун 80 гээд дурсамж хүндэтгэлийн тоглолт Дөрөвжин Эрдмийн театрын тайзнаа маргааш болох гэж байна. Тэгээд бэлтгэл ажил ерөнхийдөө одоо бүтэн 3 сарын туршид бэлтгэсэн учраас хангалттай бэлтгэгдэж байгаа тийм ээ. Тийм бэлтгэл ажил бол хангагдсан байгаа. Дөрийн театрын одоо гоцлол дуучид одоо Монгол одоо жишээлбэл Монгол Улсын гавьяа жүжигчин, Уянга, Монгол Улсын гавьяа жүжигчин, Эрдэнэ Туяа, Наран Чимэг, Дарима одоо бүх сайхан одоо гоцлол дуучид оролцсон. За тэгээд багшийн маань үе гэдэг нэг төгсөл жил болгоны төгсөлтүүд гэдэг тэр төгсөлт болгоных нь одоо төлөөллөөс Шавнырын төлөөллөөс багшийнхаа дуун уран бүтээлийг болон одоо яг сонгодог бүтээлүүдийг бас дуулж агшиглуулна. Дээр нь маш сайхан багштай маань яг нэг цаг үед ажиллаж амьдарч байсан, амьдрал болоод уран бүтээлээрээ холбогдсон. Тэр сайхан хүмүүсийн бас дурсамж яриа. Ерөөсөө л тэр чигтэй тэр хүнээр бахархсан, дурсан нэг тийм л үдши болно л доо тийм. Ажил амьдрал уран бүтээлийн судалгаа бол маш асар их хийсэн баг Шавнырын хувьд. Тэгээ бүх Шавнырыг нь одоо ер нь тоолж барагцаа гаргаж чадвуу. Бүх шавн нь оролцсон гэдэг бол мэдээж одоо боломжгүй. Тийм учраас одоо үе үеийн төлөөллийг оролцуулж байгаа тийм. Тэгээд одоо багшийн маань маш олон шавнар байгаа. Барагцаа 69. Тийм. Тэгээд гадаадд ажиллаж амьдарч байгаа, шавнарч байгаа. Тэгээд энд байгаа яг одоо багшийнхаа төлөө сэтгэл зүрхээ зориулаад одоо арай албанд ч гэдэм үү тэгэл бас тоглолтод нь оролцох гээл шавнар нь гэдэг бараг 30 гаруй шавнар нь одоо 35 шавнар нь яг тусалж байна. Багшийнхаа ажилд. Тэгээд энэгээрээ бас хүмүүсээс гайхаад байгаа л та. Сони юм а багшийнхаа тоглолтыг чи тийм завтай юм уу? Тэгээд ерөөсөө энэ завтайдаа хийгээд байгаа зүйл биш.
завгаагүй хүн бүрэл завгүй. Гэхдээ эрхэм багштай бол ямар ч хүн цаг зав одоо юу гэдэг бүхэл зүйлээ зориулах ёстой. Тэгээд багшийнхаа төлөө ингээд шав гэдэг гайхаад ах юм гэдэг. Тэгэхээр миний багш өөрөө тийм хүн байж, тийм ухааны хүн байсан байна. Уран бүтээлч, урлагийн хүн байх ёстой гэж бид нар дандаа зааж сургадаг. Тэр чинээрээ яг нэг ихий хүүхдүүчийг болж ингэж зангидагдаж чадсан. Тэгээд тэгж байх хугацаанд шавнырыгаа тэгж зангидаж юмуд тэгж сэтгэл гаргадаг юм шүү гэж сургаж байсан болохоор багш маань одоо энэ оруудаар байхгүй болсон ч гэсэн багш маань байгаа юм шиг тэгж шавныр амар том орон зайтай байгаа байхгүй тийм. Гэхдээ бид нар багшигаа байхгүй боллоо гэж боддог байгаа. Хин нэгэнд нэг яг зан чанар нь байдаг. Бүр ямар ч хамаагүй шавнарт нь хүртэл ингээд яг тэр багшийн нэг тийм зан байдаг байхгүй. Багшигаа харах шиг. Яг ингээд хүүш яг багш шиг зан гаргаад ах юм аа гэж. Яг багш шиг хараад ах юм аа гэж ерөөс яг тэр зан байж идэг. Тэгээд одоо тэр өдөр ч гэсэндээ багш маань байна. Багшийн маань суудал тэнд байгаа. Тэгэхээр одоо тэр хүн маань байсан бол гэж хүмүүс нэг ярихгүй байх гэж байгаа юм чинь. Тэгээд харж байгаа юм чинь. Та түрүүнд хүртэл нэг хүмүүс яагаад багшийнхаа тоглолтыг гэж асууж ирсэн гэж маш их. Би бас яг энэ их яруу дуун гэд тоглолтын нэвтрүүлгийг одоо яг зочдыг нь уурах гэж байна гэсэн мэдээллийг аваад бас таны Facebook пэйж хуудснаас мэдээлэл авах гээд зочлолоо л доо. Тэгээ таны тоглолт болох юм болов уу гэж бодож исэн чинь бас багшийнх нь байж таарсан. Тэгээд яагаад ер нь бас яг энэ нэрийг өгөх болсон? Багшийнхаа тоглолтыг ер нь хийя гэсэн санаа хэрхэн хинээс гарав? 80 насны ерөөсөл за манай багш 1945 оны 3 сарын 30-нд төрсөн хүн гэл тэгэж 2025 80 насны би ер нь яг нэг 25 оноос л ер нь айж исэн. 25 онд багшийнхаа хийнэгээ төлөвлөсөн байсан. Бүхэл зүйлийг хийх нь тодорхой. Гэхдээ яг яаж хийв манай багш одоо мань мэдээж бүр хитээцсэн тийм том хүн баггүй. Тэгэхээр тэр том хүний одоо тэр тоглолт байд одоо хийх бүх зүйл маань дээр нь багш маань альва юмыг чинээнд нь тултал хийж бай гэж хэлдэг. Хоёрын хооронд юм хийгээд хэрэггүй. Хийвэл чинээнд нь тултал хий. Тэгж чадахгүй бүр огт хийгээд хэрэггүй гэдэг юм байна. Тэгэхээр огт хийхгүй байх гэдэг чинь болохгүй зүйл. Тэгэхээр хийх хэрэгтэй чинээнд нь тултал хийх хэрэгтэй. Тэгэхээр зүрх алдаад ажилласан тийм. Тэгээд дарайл үзэх хэрэгтэй, зориглол үзэх хэрэгтэй тийм. Тэгэхэд дараа нь тэгээд сэтгэл дундуур байх зүйл гарсан ч гэсэн ямар ч миний чинээдэл тултлал зүтгэсэн маань тэгээд миний хэмжээл юм байна гэж маргааш шалгагдах гэж штэ дүнгээ тавиад тайтгараад байж хахад бас тийм. Гэхдээ бол ял шавнар нь болоо тэгээд улсын дөрөж эрдэмтэн театр ямар сайхан хүлээж авч одоо 20 дугаар зууны манлай дөөрийн дуучин улсын дөрөж эрдэмтэн театрт хоёр хэн бий. Нэг нь бол авга зэвжүүн пөрөв дөрж байгаа. Нөгөөх нь урт насан гой шүү дээ. Тэгэхээр дөөрийн театр одоо энэ хоёр хүнтэй одоо урт насандаа ундтаа гэж ярьдаг л да. Ундынхаа тоглолт нь ингэхгүй бол болохгүй. Дөөрийн театр ингэхгүй бол өөр аль театр аль чуулган ингэх юм бэ гэж маш сайхан хүлээж авс. Тэгээд маргаашийн 28-ны тоглолт их сайхан болно гэж бодож байгаа. Их яруу дууны нэрний хувьд яагаад төгсөн бэ гэхээр энэ их яруу дуун гэдэг чинь багш минь өөрөө өгч исэн. Өөрийнх нь CD-ний нэр нь тэг өөрийнх нь бас 70 насны тоглолтын нэртэй ном нь бас. Тийм ном нь бас их яруу дуун гэдэг номтой. Тэгэл ерөөс энийг үргэлжлүүлээл бид нэр ингээл ерөөсө тасралтгүй, таслахгүй авч явах зорилготой гардаг. Тэгээ багшийн тухай одоо хийж байгаа бүхэл зүйл их яруу дуун нэртэй байна. Магадгүй бас төлөвлөж байгаа зүйл олуулсан юм уу? Улсын уралдааныг нь зохион байгуулах бас төлөвлөгөөтэй байгаа. Энэ ондоо багтаагаад тэгэх юм бол тэр уралдаан ч гэсэн их яруу дуун нэртэй байна. За бас уран бүтээлийнх нь одоо нэг талдаа Монгол уран бүтээлтэй, нөгөө талдаа дэлхийн сонгодог бүтээлтэй бас тийм пянц хийх бас бодол байгаа. Тэр пянц ч гэсэн их яруу дуун нэртэй байна. Тэгээ бас баримтат кино одоо ном хүмүүлгээд ерсэн маш олон зүйл төлөвлөж юм л да. Тэгэл одоо бас нэг асуудал байгаа. Тэр маань үдэж юу гэхээр нөгөө хөрөнгө мөнгө санхүү шүү дээ тий. Тэгэхээр одоо тэрэн дээр бас одоо ийм зүйлүүдээ багштай маань одоо нэг цаг үед ажиллаж амьдарч байсан уран бүтээлээрээ холбогдсон багшийн талаар ямар нэгэн л ерөөсөн таны сэтгэл нэг тийм дурсамж сайхан дурсамж
байдаг бол тэр бүх хүмүүсийг бас маргаашийн тоглолтод хүрэлцэн ирээсэй гэж бодож байна. Тэгээ бас дараагийн их үйл маань бас нэмэр хандаа бас өргөөсөө гэж бас би хүсэж байгаа юм. Маш олон хүмүүс хүндэтгэ очих байхаа. Таны хувьд ч гэсэн бас урилгыг хүргээд явж байгаа харагдсан. Тэгээд сайхан хүний төлөө хийж байгаа үйл гэдэг ерөөсөө цаанаасаа бүтээд идэв юм болоод идэв юм байна. Дээр нь хүн нэг амьдрахтаа яаж гоё гэж бүтэн нэртэй амьдрч чаддаг юм бэ те. Уулзаад уучраад 100 зурсагдах те. Ингээ хандж байгаа хүн бүр манай хүнд ямар гоё надад их сайн байсан. Намайг ямар их хүндэлдэг байсан гэж. Намайг тийм жоохон хүүхэд гэж голлгүй тэгж ханддаг байсан. Ингэж ханддаг байсан. Сайхан хоол хийж өгдөг байсан гэдэг ч юм уу те. Тэгээ өөрөөс тэр хүн дээр уран бүтээлч байхаас гадна хүн байсан байгаа тоххой тэр хэнийг ч ялгалгүй голлгүйгээр дахиад харилцаж чаддаг, сэтгэлийг гаргаж дэвсэж чаддаг, дээр нь бас үгээр өхүүлж чаддаг, унтрааж чаддаг, хурцлж чаддаг, эрхлүүлж чаддаг тийм үү. Яг харахгүй л агуу хүмүүс байдаг тий. Монгол төмний бахархал шүү дээ. 20 дугаар зууны манлайд өвчин. Та хоёр маань ер нь одоо цаг заваа хэрхэн зохицуулж байна. Мэдээж одоо ажлынхаа хажуугаар, уран бүтээлийнхээ хажуугаар багшийнхаа бас энэ уран бүтээлийн томоохон ажлуудыг хийж гүйцэтгэж штэ. Ахаад ч 25 онд хийх ажлууд бас төлөвлөсөн ажлаа сая ярьлаа. Тий. За манай Бямбэрдэн дуучны хувьд болохоор одоо миний мэрэгжлийн дүү, одоо миний багшийн шав дээр нь удмынх нь одоо багшийг залгаж байгаа. Одоо удмынх нь дуучин байхгүй одоо үеийлэгч гэсэн одоо манай багш маань л тий. Тэгэхээр их яруу дуун гэдэг бол багшийн маань одоо тодтогч өгсөн урт насан гэж ийм хүн шүү гэснийг их яруу дуун гэдэг нэрээр одоо тодтогч өгч шүү дээ. Тэгэхээр их яруу дуун бол үргэлжлэх шалтгаан нь энэ бүсгүй байгаа юм. Тэгээд цаг заваа хэрхэн зарцуулж гин гэдгсэн. Дээр нь би бас төрийн шагналд ардын жүжигчин Намсраа Жав нэрмжид Монгол Улсын филармонийнхоо захиргаа удирдлага уран бүтээлч хамт олонтой бас маш их баярлалаа гэж хэлээ. Тэгээд дээр нь одоо яг манай хэлцийн дараа одоо хос хоёр дарагтаа бас баярлалаа гэж хэлмээр. Яагаад тэгэхээр тэгэлгүй яа дээ багшийнхаа төлөө явуулгүй яа дээ. Одоохондоо ажил гайгүй байгаа. Ажил байсан ч гэсэн чамайг ингээд чөлөөлөд аргалаад ямар ч багшийнхаа тоглолтыг нэг арын албанд гүгээд нэг сайхан амжилттай хийгээд. Манай хос хоёр дараагийн багш нь болохоор Монгол Улсын ардын жүжигчин Алдарт Морин Хорж Батчулуун гэдэг хүн байдаг. Тэгэхээр байсан багшийнхаа тоглолтыг бас хийгээл яг л ингээд над чиг өөрөө гүйжсэн болохоор миний ихс яг ямар их ачаал байдаг, ямар их зүйл байдгийг ойлгож байгаа учраас бас намайг бас аргалаад чөлөөлж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд бас баярлалаа гэж байна. Тэгээ миний хувьд болохоор ээлжийн амралтаа авчаад гүйгээд байгаа шүү дээ. Өөр ээлжийн амралтаа авч байгаа. Тэгээ ээлжийн амралтаа авчаад гүйж байгаа. Тэгээд харьцангуй нөгөө шавнар нь бүгд ингээд зүтгэж байгаа болохоор ажлуудаа тал тийшээ хуваарлж аваад тэгэл ерөөсөө яг нэг хүн дээр амар олон ачаал ирэхгүй. Тэгээ нөгөө урилга тараалтанд пер пар гэл нэг 10 урилга өгөхөд 10 тишээс салаал явж байгаа юм чи. Тэгэл 30 минутаар баг эргэж уулзаал. Тэгэл ийш тишээ явах ч ерөөсөө айгүй олуулаа зүтгэж байгаа. Бит хоёр бол одоо өнөөдөр ингээд төлөөлөл болоод ирж байгаа боловч яг бит хоёрын ард урт насангийн урт насан багшийн маань шавнар бүгд бүр асаалттай байхгүй. За одоо яг одоо ажгүй ший тийгүү өнөөдөр ажлуудаа чиглэе хаашаа явах яах вэ гэж зүгээр. За та хоёр нэвтрүүлэгтээ явчих. Бид хоёр цэцгэндээ явлаа. Тэнгүү тэнд нөгөө нэг балкад одоо нөгөө зургнууд нь тэнд бэлэн болсон. Тийшээ очиж зургнууд аваад ирээ гэдэг ч юм уу те. Тэгэл машин явдаг өдөр бол би нэгээ шууд ороод аваад явчихсан юм жимсэн. Тэнд алхаж чинь тэндээскээс ирээд авчих гэх юм. Ажлуудаа сайхан хийж байгаа те. За юу унаатай хүн байна уу? Өнөөдөр машин явдаг өдөр гэж хэлжингүүд хоёлаа ахаа ирчлээ гэдэг. Би дэлгэр болтоо суугаа явчлаа. Ганаа чи явдаа тий. Чи өөр ажиллаа хийжээ гэдэг. Тэгээд тийм гоё сэтгэлтэй. Тэгээд ер нь бүгд л ажилтаа байгаа ирнэ. Тэгэл өглөө нэг 2 цаг надад тийм зав байна. За орой тараад надад хэдэн цаг байгаа шүү. Гэс хөвгтөө өгчи тэр оронд та нар тийш явчих гэл ерөөсөө. Ачаал бол харин харьцангуй гайгүй. Олуулаа байгаа болохоор тий. Тэгээд багш маань тэгдэг гэсэн. Урлагийн хүн сайхан бэлэг авьяастай, сайхан дуучин уран бүтээлч байхаасаа илүүтэй эхлээд хүн байх хэрэгтэй. Хүн байжхад дараа нь сайхан уран бүтээлч байж болно. Сэгчний сайхан бэлэг авьяастай уран бүтээлч байгаад хүн биш л бол нөгөө санаа мод явган хатна гэдэг үлгэрээ тэгээд цаашаа л ер нь явцгүй болчдөг юм байна л да. Тэгэхээр багш маань шавнарыгаа айгүй шаналн тий ард амьдрал. Би нэг 2015 онд тоглолтоо их гээд төгсөг курсын тоглолтыг Монгол Улсын филармонд морин өрн чуулгатай хийх гээд
Тэгэл нөгөө тэр чинь нөгөө 2014 онд надад Монгол Улсын филармон морин өрн чуулгатай хийгэрээ гээд нөгөө Бачулуун багш амьд байхдаа надад ингээ бэлэг өгцөн. Хүмүүдлээ шууд нөгөө Жанцнаар багшийг өрцөөсөн чи хажууд нь за та найруулнаа гэж шууд ингээ баг та найруулж өгнө шүү гэд надад ингээ хотор ирж бэлэг болсон. Тэгээ 15 онд айгүй гой том тоглолт хийж илээ оюутан багта. Тэгэл багшд хоёр за одоо хоёлоо үнгүү гэсэн шиг одоо яаж үнгүү авах вэ хоёлоо одоо ямар ч байсан морин өрн чуулгатай нэг хоёр хоноор хорхог ч болтой хийж өгөөд тэр ард мард нь хүлээж авч маваад тэгээ нэг Бачулуун багш 15 онд бурхан болсон байсан. Та ахин Жанцнаар багштай хоёлоо нэг баярлаа гэд яаж хэлэх юм бэлхүү гэл тэгдэг байхгүй. Тэгэл манай аав ч хөдөө ажилт юм чинь. За одоо мөнгө төрөг яах юм ах вэ гэж. Би тэгэл одоо мөнгө яаж олох уу гэл ингэ шаналцсан байсан багш. Бимба. Надаа би нэг булган шүүп авсан. Тэрийг одоо ламбаар тавхуулаа гэх надад бүр амар бүр ингэ одоо яаж мөнгө олох уу гэх бүр ингэ шаналаад тэгжсэн. Тэгэл ерөөсөө за одоо тэр тэгсэн гин энэ гэсэн гин ерөөсөө тэгэл одоо ардх амьдрал нь тайван байх юм бол тэр хүний уран бүтээлтэй тэр хүний дуулал тэр хүний энэ байгаа байдал мимик одоо хувц сунар ингээ цаанаас ингээ гоё юм гэдгийг бүр мэддэг. Тэрийг нь л ерөөсөө ардаас ингээл ивэл за тэр чин болсон уу те зөгцсөн үү те яг үед тэр цаг нар чин таарны үед зөгцүүлсэн биз гэл ерөөс доороос нахгуулаа л ивэд идэг. Тэгэл бид нэр ерөөсөө ягаад ч юм тайзан дээр яг л гоё ингээл бүр гаргыг гэснэ гаргаж чадаж тэгж төгсдөг гэсэн чинь ерөөсөө ундын шавнар гэхээр л ерөөсөө яг гүйцэтгэл ерөөсөө тэр шаал тий бүр ингээд амар сайн гэж юмнуудаа ингээд бид нэр хийж чадаж төгсдөг гэсэн. Тэг ингээд багш байхгүй болол ингээд сонсох хөнгө байх гэдэг мөчөрн жоох ингээд наазгаарах гал тий ингээд би мэ жоох ингэж гэл яг багш харж байгаадаа ингээд ерөөсөө бүх зүйлийг ингээд анхаарал хинаалцдаг контролдод одоо тэр өнгөн дээр тэр үг нь буруу хэлчихгүй дээ гэл ерөөсөө өөр ингээд амар одоо ч гэсэн тэгэл ер нь тайзан дээр гарахаар багш минь энэ тэндээ сонсож байгаа даа гэл ерөөсөө бид нар чи яг ингээд оюутнууд нь ямар хөөрх юм бэ? Оюутнууд нь тайлан тоглолтоо хийн. Тэгэхээр багш яг өөрөө хөдөлцгүйгээл тэгэл одоо хувцлын материал энэ нь бол хаана оюулахыг эсвэл ямар хувцас ямар юу зөх өөрөө болоод сайн гаргаал тэгэл хамт явдаг. Тэгээд тэр тоглолт болоод дуусахад шавнар болгондоо бэлэг бэлтцсэн. Тэгээд надад ч өөр юм урт туулаа. Тэгээд нөгөө газ нэг шавнар ингээ бас муу дуулж чинь. Тэгэхээр тэрэндээ ууралж чинь. Тэгээд уурандаа бэлгээ гэл. Маа хаа болов гэсэн. Бараг намайг гэсэн туулаагаар бараг ороод өглөө. Тэгээд цаанаа тэгээд сэтгэл нь байж идэг. Тэгээд бүх зүйл тэгээд хоол хийсэн ч тэр тий. Тэгэл бүрстөө маш том аягаар тэгээд үнэхээр амттай гоё хоол хийж өгнө. Эд наадах. Дотор байрных бүр амар байл. Бид нар ч нөө дотор байранд хөгжүүжийн дотор байранд байдаг. Байрныхан илүү гарсан аваад яв гэдэг. Тэгэл хоолыг идчихсэн. Багшаа таад над цуугаа аваад өгөөч. Бишгүй л амталсан зүгээр наадах цуслаа цусал. Гүнч чадлаараа зүг сэтгэлээ гаргаад ийдсэн байж байгаа. Дээрээс нь амтлагч авна гэдэг чинь тэгэхээр чинь тэгэл тийм зүйлтэй тэр маш. Одоо тэгээ бид нар ер нь бас тиймэрхүү юм амар боддоо шүү дээ. Ингээл нэг яг ингээ багшийн зан ингээ бид нарт яг ингээ баг ингээ суудсан байгаа байхгүй. Ерөөсөө яг нэг хүнийг нэг бас те яаж харьцах уу, яаж харьцуул гомдох уу, яах вэ хөө гэдгээ ерөөсөө бид нар яг ингээ багш амар хүмүүжүүлсэн. Гэр мөртөө ингээл цэвэрлэгээ хийхээс өсвөл ерөөсөө нэг халтуурдаж чадахгүй. Багш ингээ наад гэдэг би ба 0-т айгуу сайн цэвэрлдэг. Тэр одоо хошгруулдаг байсан юм уу? Жинкнээс одоо айгаал би баг ингээ сойтогдож угаадаг байсан гэж аахгүй. Тэгэхээр одоо би бас гэртээ ерөөсөө тиймс 0 Тэгээд нөгөө багш чинь шавнарны гэрт нэрэл амар олон таавч үүдээр нь багш өрн гэртээ ганцаараа л идэв гэсэн юм чинь амар олон таавч үүдээр нь. Тэгэл бид нар ороод хоол мол ичил гарахтаа бүгднгийн багш холормынтэй нөгөө баанд хийчихэл ингээл угаадаг аахгүй. Тэгэл одоо бид нар би бас гэртээ бол бүр яг тэр зангийн сурсан ерөөсөө ингээл таавч юм авч гээд одоо холормынаар харчиж зэвэрлэл тэр чи ерөөсөө багшаас сурсан зам байгаа аахгүй. Тэгээд яа багштай одоо харилцаж ярихын тулд ярээ үүсгээд маш их үгээ бодож ярих шаардлагатай. Тэгэхгүй бол нэг үг бодлогогүй хэлж буруу хэлчихээр орогчдөг байхгүй. Тэгээ ямар сантай нэг багшийн нэг шавийнх нь ах нь гэсэн тоглолтын дараа. За утгасаа багшаа танд маш их баярлалаа. Миний дүүг одоо ийм сайхан дуучин болгож өгсөнд баярлалаа гэдэг чинь. Хөөхий сайн дуучин болчихчүү те. Ер нь сайн муу дуучин танаас асуугаал мэдчихмээр юм байна шүү дээ. Тэгээд орогчж байгаа. Дугаадах хэрэгтэй суугахгүй тий. Тэгж хэлээд орогчж байгаа юм чинь. Тэгээд дуурахгүй бас баярлахгүй хас хэцүү тий. Тэгээд багштай тэгж одоо нэг санаа уралдуулах юм уу? Ядаж би буруу ярьчихгүй юм шүү гэж тэгж бодож ярьдаг байснараа тэр нь ч гэсэн одоо бас хэрэг болдог. Хүнтэй яавал зөв ярих уу тий. Тэр чинь нөгөө багш бас нэг хэлдэг ус. Багшийг нөгөө таксинд явсан чинь нэг хүн чи хаана буух юм гэсэн гээд чамайг харахад би чи гэмээр байна уу? За чи намайг одоо алдар цолтой ийм хүн гэдгийг танихгүй байж болно
Гэхдээ чи ядаж миний насыг хүндэлж болсонгүй юу? Чи гэмээр хүн байна уу гэдгсэн. Уучлаарай уртасгүй би харин таныг таньсангүй. Танигддаг хүн байна. Таньдаг хүн байна. Гэхдээ хэлдэг үг гэж байдсан шүү дээ миний хөө. Тэгээ маш 100 эрхэм дээр хэлдэг шүү дээ. Маш өөрөө юм. Тэгээд маш их тийм ухааны хүн. Тэгэхээр одоо тэр ухааныг нь гүйцэхгүй ч гэсэн тий ухаан бол гүйцэхгүй гэж амараа. Ядч л хэлэх ярих үгээ бас бодох хэмжээний ухаан байгаасаа л гэж боддог шүү дээ. Жанцсан нургаа одоо манай Бямбад хандаж нь хэлж ирсэн. За урт насангийн үеэл Бямб Эрдэнэ гэдэг одоо сайхан дуучин одоо төрж байгаа. Хоолойны өнгө адилхан байна. Царай зүс дүр төрх адилхан байна. За ухаан гүйцхийн цагт хоолойн гүйцэх байхаа л гэж бодож байна гэж хэлж байсан. Тэр бол тэгэхээр тийм одоо хитийц ухаантай хүн шүү тий. За тийм сайхан бэлэг авьяастай төржүүлнэ, гоо үзэсгэлэнтэй төржүүлнэ. Тэгтэл миний багш яг тэгж цогцолж төрөхгүй л болов гэж боддог. Тэргээрээ миний багш л ер нь давтагдчихгүй, ер нь хойштож төрөхгүй л тийм хүн юм байна даа л гэж боддог. Одоо ингээл багшийн найзууд одоо ингээл нэг фракцийнх нь байгаа штэ тийм манай багшийн бриллиант гээд фракцаа нэг хитэн 5-1 амар гоё найз хичнэр нэдэг байхгүй найзууд нь тэгэл хөгжим бүжгийн одоо цуг ажиллаж исэн үеийн уран бүтээлчид дөөрийн театрын цуг ажиллаж исэн үеийн уран бүтээлчид багш нар гээл те тэд нар ерөөсөө ингээл умдамын гээл ерөөсөө дандаа ярьж байгаа одоо яриа нь ерөөсөө айгүй ухааны хүн байжээ гээл ерөөсөө ухааны л биширдэг. За тэр дуу хоолойг ид явдаа үедээ бол бүр ингээд өөрийгөө бол бүр ингээд гайхуулсан шүү дээ. Тэгэнгүүтлээ нэг өдөр 50 настайдаа гэлээ те өөрийгөө бодсон гэж байгаа юм. За одоо би чи ер нь гинт ингээд хажууд тийшээ харсан чинь дандаа залуучуудтай зогсож исэн гинэ. Нөө цуг дуулж исэн үеийнхэн ингээд тэтгэр мөтгөртэй суугаад одоо хоолой молон дуулж чадхаа ойлж мөлөө те. Тэгэнгүүтлээ за одоо би ер нь энэ тайзнаас буугалцсан байна гэж бууж исэн гэж аахгүй. Тэгж яхтаа бас идэл дуулж исэн. Бүр ингээд те чадахгүй болтлоо дуулаагүй. Тэгэл ерөөсөө мартагдцсан. Тэгэнгүүт урт насан гэдэг хүний тэр нөгөө дуу хоолой чи хүн болгоно ингээд санагдаад дурсагдаад яг ингээд үе үедээ ингээд дуулагдаад яваал байгаа байхгүй. Бүр ор тас ингээд нөгөө ид дуулж байгаа болонгууч одоо хүмүүс өө тэр яач вэ энэ яач вэ гэж хайштай тий. Тийм ерөөсөө байхгүйсэн гэж байгаа. Тэр шиг миний огш ингээд бурхан болохын өмнөхөө ерөөсөө за одоо шинэ сар гарлаа. 2 сарын 20 нас орж ирсэн байхгүй. 2 сарын цагаан сар чи 2 сарын 5 маунд болж байсан. Тэмцээний урд өдөр наслаа орж ирсэн. Тэгсэн чинь шинэ ногоон сар гарлаа. Гэхдээ одоо шинэ ногоон сар гарах гэж байгаа. Ухаан айгүй сайн байгаа шүү дээ, тий. Шинэ ногоон сар гарах гэж би одоо ингээл жил дамжаал одоо хүүхдүүдэд зовоогоол та нарыг зовоогоол ингээд байхгүй. Багш нь одоо ингээд багшийн хугацаа болжээ гэл бүр заяа. Яг ингээ хамгийн сүүлийн удаа шүү гэдгээ хүрт бүр ингээ биднэрт бүр амар сонирхилжсэн. Тэгэл битүүний өмнөх өдөр багшийг нөгөө нутаглуулаад тэгэл маргаашнаас нь за яг нөгөө удмынхан хүмүүс бид нар мэдрээд бол одоо тэг гашуудалтай юм чинь ингээд өөр хүмүүс бол яг л золголтой байж байгаа. Ерөөс ингээд багш ингээ байхгүй болсон юм шиг санагдахгүй. Байгаа л юм шиг ерөөс ингээд яг л ингээд ид байгаа л болдог нэг тийм өөрийнх нь нэг тийм амар гоё юм. Одоо биднэрт одоо дурсагдах хамгийн гоё бүр ингээд ингээд чичиртлээ тэг ингээд үлдгээл ингээд тэмцээл тэгж мэгээг багш нь болчиж одоо багш нь явах болчиж гэл ерөөсөө тэгэл одоо хүртэл байгаа юм шиг л санагддаг шүү дээ ерөөсөө. Тэгээд бодоход том хүн бол том л байдаг юм байна. Багшийн хамгийн том байсан зүйл нь юу гэхээр том хүн бол үхлийн өмнө ч том байд юм байна гэж би. Яг тийм. Тэгэл ерөөс яг бүр явахтаа бэлтцсэн. За Бямба үний тэр юмнуудыг тэгээ чи аваад яваарай. Орвоогоос явцсны дараа чи гэртээ оруулахгүй шүү дээ. Би яг нэг шинэ байранд орсон тий. Өөд болсон хүний ямиг авахгүй л гэх байлгүй байгаа дээр нь аваадах. Тэгэл бүх тавилгын өмнөд надад авчирж өгөөл. Тэгэл яг эмнэлэгт нөгөө сэхэн дээр бол эмнэлэгт байхад нөгөө ээлжилж ирээ шамнарын сахин. Тэгэл ах トゥ өнөр тэгэл юу шамнарнастай нөгөө хөгшин залуу гэлтгөө бүгдээрээ л тэгэл хөшөөгөө сахдаг. Тэгэл явах чаа. Багш тэгдэгс. За багш нь бол сайхан ингээд хөвтөд сэвгээд гараад ирдгийг. Эсвэл Солонгос руу яваад нэг сайхан болоод ирдэг. Одоо Солонгос руу явах юм бол багш нь онгоцны ая таахгүй. Одоо би энэ эмнэлгээс гарахгүй. Багш нь мэдчихэв. Одоо эндээс гарахааргүй болчихлоо. Гэл. За тэгэл за миний хүү яа чи тэгэл нөгөө одоо захиас юм хэлээл тэ. За ингэмээр байна тэгмээр байна гэл. Тэгэнгүүтэл
тэр маань тэгдэг. Тэгээ ерөөс бүх юмудаа ингээ бүгд Тийм бүгдийн жин там болоод. Тийм тэгэл бүх хиндээ юу гэж хэлэх үү, тэрнтэй яах вэ, ямар захиасаа хэлэх үү бүгдийг хэлээл. Амар сонир хүн чинь ингээл цаг хугацаагаараач тэр гинтл явдаг ч юм уусгүй бол бүр ингээл бүр дуусан эцсийн амьсгаагаа хүртэл ерөөсөө багш нь нөгөө хол явах гэж байгаа шүү гэдгээ бүр ингээд аим гоё хэлж байгаа. Багш нь ингээд дээшгээ те гоё дээшээ дөрөв театралгаа явлаа шүү гэж байгаа юм шиг л ерөөсөө сайхан очиод амарлаа шүү гэл биднэрт ингээд айгүй гоё ингэж хүндэтгэл ингэж бас үлдээж явсан. Тэгээ бид нэр ерөөсөө ингээл одоо ингээл эцсээ ингээл хүмүүс чинь ингээл тэмцээл одоо тэг үхэл мөхөлтэй ингээл тэмцдэж штэ те ерөөсөө тэгж тэмцээгүй болчихжээ явлаа шүү за тэнгүүд биднэрт ерөөсөө явсан юм санагдахгүй байхгүй эцэж тэмцээгүй байгаа бас амар тайван тийм одоо ч гэсэн багш маань тэгээд юм ажил авах явах шүүрсэн тэндээс л хэмжээ гэдэг зүйлд маш их том байсан. Альва бүх юмд хэмжээ байгаа. Хэмжээ хязгаар гэж байдаг. Одоо нэг чулуудыг шийтгэхэд эцээ хүртлээ яваад буцаал газартаал буу штэ тийм бүх юмд хэмжээ хязгаар гэж байдаг. Одоо нэг тэгтлийн одоо од болоод дахин шүтгдсэн ч гэсэн тэрэнд бас тэгж тэр магтаалд ханаж тэгж дулдуулахгүй тийм бүх юм хэмжээтэй. Тэгэл хүмүүс чинь нэг нисчээд бууж чаддгүй гэлдэгдэг шүү дээ. Тэгэл яхаж бол багш бүх юм хэмжээтэй. Тэгэл хүний авьяас чаддаг үе гэж байдаг. Яг чадах үедээ байгаал тэрнээс жоохон чадхаан болоод ирж байгаа хүнд мэдрэгддэг, өөрт мэдрэгдэн. Тэр үедээ л зоригтой болж хэрэгтэй. Өөрийгөө бас хүн зогсоож чаддаг ухаантай байх хэрэгтэй. Тэгэл яг тухайн үед л хэмжээтэй байна гэдэг чинь ерөөсөө сайхан бүх хэмжээ хязгаар. Тэгэл урлагч нь өөрөө нөгөө тайзнаас нь буулгачд юм байна л да. Тэгэхэд нөгөө өөрийгөө бууцнаа мэдэхгүй яваад болоогүй гэж боддог хүмүүс тийм. Тэгэхэд аль хэдийн нөгөө за би буулаа гэж буучдаг зүйлс зүгээр тэр цаанаас л буулгацсан байдаг, бууцсан байдаг. Тэрийг мэдэхгүй яваад байдаг нэг тийм юу байдаг. Тэр багш тэрийг бүр гинт андарсан гэж аах тийм. Айгүй залуучуудтайгаа зогсчихсан гэдэг чинь. Тэгэл одоо 70 80 90 хүрээл ингээл дуулаад ямар сайхан юм бэ. Өдийн насалчаад ингээд дуулж яах гэж гэл хүмүүс магтад цаашааж байгаа нэг нь байгаа. Тэгэхэд зарим нэг нь иш чаавас та ийм ч дуучин байгаагүй юм штэй гэж бас хэлж байгаа олон байгаа. Тэгэхэд уран бүтээлч хүн тийм гайхалтай сайхан одоо явсан хүн сонсогч ард түмнээсээ тийм үг сонсоод юм тэгнэ гэдэг нь өөрөө гутам шиг байдаг хөхгүй. Тэгэхээр яг л ич чадж байгаа үедээ чадаал жаахан тэрхэд зөрөгтэйгээр буучиж чаддаг хэрэгтэй гэл. Өөр яаж хэлсэн. Зөрөгтэйгээр буух хэрэгтэй гэлдэг. Өөрөө тэрийг бас биеэрээ харуулсан. Тэгээд зогсох үнэхэрийн хайр. Тэр бол тэрэн шиг амар байхгүй гэдэг. Тэгтэл тийм зориг байх хэрэгтэй. Гэхдээ тэр театраас би яаж салах юм бэ? Тэр нэг гэрлийн нэг тэр нэг юм луу нэг бас нэг тийм өнөрөд төөсөн нэг өндөр. Тэгээ тэр нэг театрын нэг өнөр тэр нэг ингээд яхад нэг зарим дуу чигтэй өнөр өндөртэй байл. Гэхдээ тэр өнөрийг одоо тамирчид ч гэсэн нэг тэр хөлс өнөрцөн заалантай байхаар нэг сайхан байдаг гэдэг шиг тэрнээс яаж салах юм бэ? Тэгэл тайзан дээр ингээд бахархалтайгаар дуулдаг байсан хүн бууцны дараа хүн сонсож чаддаг сууд сурдаг юм байлээ. Хүн бас ямар ч дуусаа сонсож сурдаг юм байна гэл өмнөөс нь гараал дуулчмаар гэл тий. Тэгэл бүх тэр репертуар бүгдийг мэдж байгаа гараал дуулчмаар санагдаалаа. Тэр үе бол анхандаа хэцүү байсан. Тэгтээ сурд юм байлээ. Алдартай мундаг одоо багш нарын эрдэм сайн шавнараас харагддаг. Одоо тэгээд маш сайн шавнар төрүүлсэн. Ингэж одоо багшигаа бас алдаршуулж, дурсаж ярьж байгаа нь маш их таалагдчих. Би бас хоёрын ярианд бүр орчихсон. Нулимс хүртэл бас ойрхон сууж, тэгээд бас адилхан шавн чин шиг маш олон нэвтрүүлгийг нь үзчихсэн, дууг нь сонсчихсэн. Яа харахгүй л ийм амар тайвныг өгөхөөр тийм төлгөөн тайван нэг нүд дүрнэл сайхан хүн байсан санагдана. Тэгээд маргаашийн тоглолт бол яа харахгүй дурсамж ийм яриагаар дүүрэн хүндтгэлийн дуунууд нэгшгэлсэн өдөж болох нь. Тэгээд нэвтрүүлгийн маань цаг хугацаа бас хэмжээтэй учраас тий дуусах болжээ гэдгийг найруулагч санууллаа. Тэгээд их яруу дуун 80 одоо дурсамж хүндтгэлийн тоглолтоо үзэгчдийг аврагдавлаа. Тий. За өнөөдөр дэлхийн театрын өдөр. Өнөөдөр бас баярын өдөр, театрын өдөр бас бэлгшээж штэ тий. Тэгээ өнөөдөр Монгол Улсын консерватори дээр одоо хөгжмөр хөгжмөжийн коллежид 100-ны примадонна нэртэй одоо дэлхийн театрын өдөр зориулж манай багш маань театрын өдөр гэдэг л өрсө хөгжмөжийн консерваторийн
хүүхдүүдтэй ингээл тэгмэр хэлж явахдаа ингээл сануулж тэг тоглолтууд хийдэг гэсэн юм байна. Тэгээд Монгол улсын гавьяач үзэгчин Солонгоо багш маань төвлөрөн урч багшийн газардмистер Солонгоо багшийн санаачлагаар Монгол улсын консерватори дээр дэлхийн театрын өдөртө зориулж ардын жүжигчин урт насан багшийн мэндэлсний бас 80 насны ойд зориулсан 100-ны примадонна тоглолт консерватори дээр болно. Тэгээд Солонгоо багштай ташин маш их баярлалаа гэж танд айлээ. Тэгээд маргааш 28-нд 3 дугаар сарын 28-нд 19 цагаас улсын Дөөрөж Эрдэмийн театрт Дөөрөж Эрдэмийн театрын гослол дуучид за урт насан багшийн үе үеийн шавнарын төлөөлөл тэгээд симфони найрал хөгжим удирдаач Тэлмөн очрын удирдлагаар Дөөрөж Эрдэмийн театрт 19 цагаас тоглогдох нэ. Их яруу дуун 80 дурсамж хүндэтгэлийн тоглолтын дээр та бүхнийг хүндэтгээрье. Нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан та бүхэндээ баярлалаа. UBS телевизтэй бол би UBS телевизийн бүтээгдэхүүн гэж өөр тэгж явдаг. Тэгээд одоо UBS Universe Best Songs тэмцээн уралдаанаар л ер нь бас ард манаас намайг таньдаг болсон чи нөгөө дуулдаг хөвгтөө штэ гэдэг. UBS телевизтэй бас маш их баярлж явдаг. Би ч бас нэг UBS-ийн юу гэсэн штэ одоо уран бүтээлч кино албаны одоо орчуулгын кинод оруулагч бас байлаа тий. Маш их баярлж явдаг шүү UBS телевизтэй. За, UBS телевизийн хамт олондоо маш их баярлалаа. Тэгээ та бүхэн өнөөдөр маргааш 27 28-ны өдрүүдэд өнөөдөр бол хөгжим үжгийн А зааланд 18 цагаас тоглолтыг маань хүндэтгэн нэрж үзээрэй. Маргааш Дөөрөж Эрдэмийн театрын концертын их танхимд дахиад 19 цагаас миний багшаар дурсамж дүүрэн 2 өдрийг өнгөрүүлээрэй гэж хүсье. Их яруу дуун мөнхөд үргэлжлэх болтугай. За баярлалаа. Ингээд хоёр эрх мөндөд уран бүтээлчийн одоо уран бүтээлүүдэд нь өндөр амжилтыг хүсье. Тэгээ багшийнхаа төлөө за дурсамж хүндэтгэл болоод ингээд цаашаа хийхээр зорьсон олон ажлуудад нь амжилтыг хүсье. Баярлалаа. За баярлалаа. Танай телевизийн хамт олонд бас ажлын амжилтыг хүсье. За баярлалаа. Үзэгч та бүхэн кофе юу цайны нэвтрүүлгийн ээлжид дугаарыг хүлээн авч үзлээ. Энэ удаагийн дугаарт за Монгол Улсын филармоны найруулагч Гоцлол дуучин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Дэлгэр Баяр, цагдаагийн сүлт чуулгын Гоцлол дуучин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Бэм Бердэн нар урагдан оролцож үзэгч та бүхэнд маргааш болох тоглолт болоод цаашид одоо багшийнхаа талаар хийх уран бүтээлүүдийн талаар дэлгэрэнгүй яриа өрнүүллээ. Тэгээд хоёр уран бүтээлчийн маань яриаг шимтэн сонсож үзэгч та бүхэнд баярлалаа.